Ер нь зүгээр одоо энэ төслийн талаар бол бас энэ тэнд явахдаа хараад явдаг, мэдээлэл аваад явдаг. Тэгэхдээ өнөөдөр бүр зорж ирж бас үзье, харъя, танилцъя. Дээрээс нь бас одоо яг ямархуу хэмжээнд ямар бүтэц зохион байгуулалтаа энэ хүүхэд багчууд руу чиглэсэн ажлууд хийж байгаа. Сурвалж зөвлөгөө өгдөг өрөө байж байна. Балет хөгжим үздэг өрөө байж байна. Хүүхдүүд орж ирээд энэ тоглодог цэцэрлэгийн ч гэдэг юм уу ингээд бүх төрлийн бүтээлч ийм одоо өрөөнүүд бүтцүүд бий болцсон ийм байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нэр цаашаа өшөө одоо энэ ажил хийж байгаа. Ялангуяа энд одоо 200 гаруй их сайхан тийм залуучууд сэтгэлээрээ оролцсон юм байна. Ямар хэмжээний бага зардлаар төсвийн хөрөнгийг яаж хэмж болдгийг хүмүүс өөрсдөө зорилгоо тодорхойлоод итгэл үнэмшлээ нэгтгээд зүтгэж чадвал 6 сарын хугацаанд одоо энэ юуг бий болгож чаддгийг ингээд энэ гадаа өнгөрсөн дизайн хэлбэр хийж энэ дотор бүтэц зохион байгуулалт. Тэгээ энэ бүхэн бол ерөөсөө бид нэр ингээд айгүй их гоё итгэл үнэмшлийг ялангуяа залуучуудад өгч. Одоо биднэрт бол оролцоо чухал биш. Мэдээж төр бодлогоо хэрэгжүүлээд явж байгаа юм байна, алдаа оноо байна. Тэрний хажуугаар бид өөрсдөө юу хийж чадах юм, өөрсдөө өөрчилж чадвал юуг өөрчилж чаддгийг гэдгийг бас харуулж байгаа. Өөрчлөлтийг бид нэр өөрсдөөсөө хийж ярьдаг. Тэгвэл яг өөрчлөлт ингээд болж гэнэ гэж. Тэгээ эн чинь хүн одоо хинээс ч гуйхгүйгээр төрөөс гуйхгүйгээр шаардлагагүйгээр хийчих юмыг бид нэр ингээд хотоос тэгтээдэргүй гарах ёстой зардал хүүхдүүд орохстой хөрөнгө оруулалтын асуудлыг бас зөв юмд нь оруулах юм одоо боломж байна гэдэг энэ төвийн урсгал зардлыг бол хотоос даах ёстой гэж бодож байна. Хэрвээ одоо төслийг санаачлагч хэрэгжүүлэгч одоо гардан бүтээгч та бүхэн маань одоо зөвшөөрч байвал тийм. Тэгэд орон гэргүй хүүхдүүдийг орон гэржүүлэх за гэдэг юм уу одоо нийгмийн халуун шаардлагатай хүүхдүүдийг дэмжих туслах гэж сар болгон жил болгоныг 2-300 сая төгрөг тавьдаг байсан юм байна. Тэрийг нь би энэ жил өсгөөд одоо нэлээд одоо ахиухан гэж хэлж болохоор 4-5 дахин өсгөж тавьж байгаа төсөвтэй. Тэгээд тэрийг бол яг иймэрхүү бүтээн байгуулалт хийж байгаа, ийм одоо гэгээлэг оюунлаг бүтээлч ажлыг хийж байгаа, бусдад буянтай ийм одоо ажлыг хийж байгаа иймэрхүү залуучуудынхаа үйл ажиллагааг хийж байна. Тэгэхээр би бол одоо миний хүсэл бол би хувьяасаа болон за хотын зүгээс өөрийнхөө хуулиар олгоцсон эрх үүргийн хүрээнд сая ярьдаг асуудлуудыг шийдвэрлэхээс гадна та бүхэн одоо болж байна өшөө цаашаа хэрэгжүүлэх юм бол энэ тэнд хэрэгтэй хэрэггүй шавар болоод дуустдаг барилга байгууламжийн оронд ийм амьд идэвхтэй тийм үр бүтээлтэй жинхэнэ өгөөж нь газар дээр харагддаг ийм юмрууд руу бүтээн байгуулалт руу бол хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд бас анхаарч ажиллана гэж